Мөндөр суваг тавтаа морил би бол хөтлөгч Инхбат. Сүүлчийн өдөр нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэ хүү нэвтрүүлгийг хөтлөгч Зандаа бидэнд бэлтгэн хүргэдэг. Өнөөдрийн дугаарыг чанартай орц амттай сонголт Locker брэнд болон худалдааны салбарыг дэмжигч Ариг банк ивэнттгэж байгаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 столкины од мөндөр радиогоор хүрч байна. За өдрийн Зандаа. За өдрийн Дэба. За 11-р сарын 20-ны өдөр бол философи өдөр. Тэгэхээр өнөөдөр яг нэгэн гүн ухаантны тухай ярина. Тэгээ сүүлчийн өдөр учраас энэ хүний бас сүүлчийн өдрийн чирнэ. Тэгэхээр нэвтрүүлгийн гашчиг маань зарилгаар амиа хорлсон гүн ухаантан гэж. Тэгэхээр энэ бол одоо манай нийтийн тооллын өмнө 4 оны орчинд одоо төрсөн. Тэгээ нийтийн тооллын 65 онд одоо хааны зарилгаар өөрийнхөө одоо амийг хийгүйтгсэн тэр гүн ухаантан буюу Сенекаг ярих юм. За чинь манай нөгөө сууц 60 сэтгэгч гэдэг номон дээр ингээд нэг аяр зан ахын те ингээд гой гой юмнууд байдаг да. Тэрэн дээр чинь Сенекагийн тухай байгаа. Түүний нэг хэлсэн үг байна л тань гүн ухаантай учраас. Чи эхийн дулаан хөвлийг орхисон. Тэгээд чамайг суулаагаар нөмөрөн авсан. Анх тэрд хатуу ширүүн гарч чамд хүрэхэд үл мэдэгдэх бүхний өмнө айсандаа чи чарлаа өстэй. Тэгвэл одоо бас нэг үл мэдэгдэх тийм нэг зүйлийн өмнө насанд хүрсэн чи дагжин сандрах хэрэг юу байгаа? Бид энэ айцыг өмнө мэдэрчгсэн шүү дээ. Ахин айх юм. Энд ирэх гэж бид эхийн хөвлөд 9 сар бэлтгэгдсэн. Төрснөөс хойш өтөлж өөхөх хүртэл энэ бүх хугацаанд мөн л бас нэг шин төрөлдөө бэлтгэж байгаа юм шүү. Үхэх аимшигтай гэж юу хэн хэлээвэ? Тэндээс буцаж ирсэн хүн байна гэж юу? Мэдхгүй зүйлээсээ юунд айна вэ? Тэнгэрийн аашиг ойлгож авсан чинь харин дээр юм шүү. Бодол тоо. Бид ямагт л ямар нэг өвчнөр өвчлөдөг. Эсвэл ходоод, эсвэл толгой. Энэ хорвоод тал бүрээс минь өвчин тахал адуус араатан довтолж байна. Эгээл биднийг эндээс яг хөөгд байгаа юм шиг. Тэгэхээр ер нь айл толгой авчуулахад л ийм байдаг шүү дээ. Тэгвэл айлаас буцаад харих нь юу нээр байгаа юм бэ гэж үхлийг хэлсэн ба. Үхлээс айдаг хүмүүст яг хэлчмээргүй. Харин тийм. За энэ мэтлэн тий үнэхээр гайхалтай тэр гүн ухааны ойлголтуудыг одоо өнөө үед биднэрт хүргэсэн. Энэ Луци Анне Сенека буюу түүхэнд залуу Сенека нэрээр үлдсэн Эртний Ромын гүн ухаантан. Тэгэхээр Сенека бол үхлээрээ хүртэл үзэл санаагаа илэрхийлж чадсан түүхэнд ховорхон хосгүй хувь тавилантай тийм гүн ухаантны нэг. Тэгэхээр Сенека бол Иесус Христтэй ойролцоо буюу нийтийн тооллын өмнө 4 оны орчимд одоогийн Испани улсын Кордоба хотод мэндэлсэн байна. Тэр үеч өнөө цагийн энэ Иберийн хойгч бүхэлдээ нөгөө Хиспания гэдэг нэртэй те Ромын эзэнт гүрний эзэмшил нутаг байлаа шүү дээ. Тэгэхээр залуу Сенека гэгдэж байсан гэхээр түүнээс өмнө нэг хөгшин ч юм уу ахмад ч юм уу нэг Сенека байж таарна. Тэр өөр нэг Сенека нь болохоор өнөөдрийн гол баатрын маань төрсөн эцэг. Өөр их уран илтгэгч, тэгээ зохиолч, тэгээ нөгөө хөгшин Сенека гэж нэрлэдэг. Гэхдээ хүүн хожимо эцгээсээ илүү алдартай болсон. За Сенека болохоор 3 хүүтэй айлын яг дундх нь. Ах Юни Анья Галион нь болохоор Ромын сенатч юм бүр. Тэ. Тэгэхээр дүү Анья Милан болохоор яруу найрагч Лукан гэд тэр алдартай хүний эцэг нь. Түүхчид Сенекаг 5 орчим настайдаа Испаниас Ром дээр суурьсан. Тэгэхдээ нөгөө ээжийнхэн төрсөн игчийн асаргаанд байсан гэж үздэг юм. Баг залуугасаа эрдэм ном дурлаад бүхнээс илүү босрлыг эрхэмлдэг тэр нөгөө эцгийнх нь нөлөөгөөр ингээл багаас нь уран зохиол, элтэх урлагт суралцсан. Тэгэхээр Сенека болохоор стоицизм гэдэг нэг философи урсгалын гол төлөөлөгч нэг юм байна л да. Стоик үзэл гэсэн үг. Стоик үзэл гэж яг юу гэхээр одоо амьдралын нэг аливаа саад бэрхшээл, айц төгшүүрийн өмнө аль болох нөгөө амгалан тайван байх. Сэтгэлээ тийм хатамжлахыг нөгөө хэлдэг үзэл юм байна. Тэгэхээр саяны нөгөө яг философт тэр байгааз тийм үхлээс юунд яадаг ингээд. Угаасаа насан туршдаа яг энэ стоик үзлээр амьдарсан өөрөө үүнд бэлтгэгдсэн гэсэн үг. За Сенека тэгээд энэ ч нөгөө Испаниас Ромд тий одоо нэг ээжих хигчинд ингээд амьдарч байгаа шүү дээ. Тэгээд угаасаа аханч тэр нөгөө сенач байсан хүн. Тэгэхээр Ромд байхдаа 20 гаруй наснда сүрээ тусаад их хүнд өвдсөн юм. Тэгээ өөрөө бас бактериа өвчтэй түүнийг насан туршид ингээд шаналгасан өвч юм байна л да. Харин яг энэ үедээ нөгөө стоик гэдэг энэ гүн ухаан татагдаж бие сэтгэлийн тэр төсвөр төвчээрийг юу юунаас илүү эрхэмлэн дээдлэх болсон өвчнөө нөгөө таван дуулахад нь хамгийн ихэр тусалсан юм байна.
За түүнийг Испаноос Ромд авчираад үр хөвгчгээ нөгөө өсгөж өндийлгсэн нөгөө наг зэгчийн нөлөөч гисэн асар их байсан ба. Тэр их чинь өөрөөс тухайн цагта Египтийн асуудлыг хариуцж исэн Ромын нэртэй түшмэл захирагч ноён Гай Галеригийн эхнэр байсан байна. Хэдний их язгуурч нот гэсэн үг тийм. Тэгэхээр одоо ээжийнх нь ихч буюу нах зэгчийнх нь нөхөр нь Египтийн захирагч. Яг л Клеопатраг байхгүй болгочоод одоо Ром захирж байгаа үе шүү дээ. Тэ? Нах зэгч нөгөө Синекаг хүн төвчтэй байхад асарч халамжлаа зогсохгүйгээр бүр Египт тавьсан ба. Дэрэгдээ бүр 10 жил байлгасан Египтэд. Тэгэхээр цаа чин пирамид эднийг бас хараад тэ. Тийм байна. Тий. Одоо тухайн нэг эртний нэг сайхан үг байдаг шүү дээ. Бүх зүйл цаг хугацаанд сайдаг, харин цаг хугацаа пирамидаас сайдаг гэдэг үг байдаг. Тэгэхээр энийг ч гэсэн Синека сонсч лээсэн баг тий. За Синека наг зэгчийн хамт ингээд нийтийн тооллын 31 оны орчимд Ромд эргээрсэн ба. Тэгэхээр нэг 35 та залуу ч юм уу тий. Тэгж аваад нийтийн тооллын 37 он хавцаа одоо 40 гарсан байна. Квестор буюу Ромын төрийн албаагч болсон. Мэдээж нэг наг зэгчийн нэр нөлөөтэй холбоотойгоор. Ингээд Синека бодлого Ромын сенат суух хэрэгтэй болсон. Сенатчин карьер нь бүр маш амжилттай байсан ба анхандаа. Яг тэр чинь уран гэлтэх чадвараараа бүр үеийнхэн донд онцгорж байгаа юм шүү дээ. Тэгээ өөрөө гүн ухаан сонирхдаг, яруу найраг сонирхдаг тий. Гэтэ уран гэлтэх чадварт нь бүр нөгөө солиотой хаан гэгддэг Калигула болохоор амар дургүй байсан ба. Ер нь. Яг тэр түүний авиас чадварт бүр атаархдаг байсан гэдэг байна шүү дээ. Тэрнээс болоод их дургүй эзэн хаан. Синека болохоор Калигулаг аратан гэж үздэг. Тэгэд эзэн хаан түүнд дургуцах нь аргагүй. Яг л үүнийг нуудгүй Синека чинь. Тэг ямар ч байсан яг ямар үйл явдал бас нэг яг нарийн мэдэх боломжгүй ч гэсэн ямар нэг бичгийн сурвалж үлдэж хоцроогүй болохоор сайн мэдэхгүй байна. Гэтэ юу болсон гэхээр эзэн хаан Калигула Синекад амиа игүүтгэх ял оноосон байна. Харин Синекагийн биеийн байдал яг тухайд их муу байсан байна л да. Тийм учраас Калигулагийн нөгөө ойр тойрны хүмүүс нь хайртай наад Синека ч хизээ мэдгүй үг гэж байгаа. Ойшоогод хэрэггүй шал димээ ингээд та нэр нүрэ барахын нэмэргээд ингээ хаанаа ятгсан баг. За ингээ Синека ингэж Калигулагийн хаанчлалын ард тисэж гарч чадсан хөөргөмт. Ингээд тэсвэр төвчээр үнц сэтгэлийнхээ ачаар гэдэг ч юм уу. Ямар ч зэн солиотой хааны савраас мултарсан гэгдээд тэнгүүд нэр үнд нь бүр өсчихгүй. Тэгсэн Калигула нэг солиотой хаанч нас орчиж. Калигулагийн дараа нэг Клавди нийтийн тооллын 41 онд эзэн хаан болж байгаа. Тэгэхээр яг энэ үчин Синека 45 настай. Ер нь он хэлэх юм бол тэрэн дээр нэг 4-5-ыг л нэмээд байгаа. Тэгэх юм бол Синекагийн нас гэсэн үг. Клавди хаан болчоо шүү дээ. Харин шинхэн хааны хатан Месалина Синекаг өмнөх хаан нөгөө Калигулагийн охин дүү Юлия Ливилиатай хувийн дотны харилцаа үүсгэсэн гэж гүтгээд Сенатын гишүүнээс нь буулгахыг санаарсан байгаа юм л да. Гэхдээ Месалина нөгөө хатны улс төрийн өрсөлдөгч дайснуудаас нөгөө салах гэсэн тэр тусмаа нөгөө өмнөх хааны тэртэй одоо охин дүү Юлия Ливилиагийн нэр хүндийг унах гэсэн орлого болох нь бол хэн бүхэнд ойлгомжтой байсан. Нэг чинь одоо нөгөө өрсөлдөөл яваад шүү дээ. Бүр илэрхий гүтгээд байгаа нэг хүмүүс мэдчихсэн. Гэхдээ хэдий тийм ч гэсэн Сенатын гишүүд Месалины хатны хатгалгаар Синекад ингээд нөгөө буулгах зүгээр Сенатаас буулгахгүй шууд цааз ял онооцсон ба. Яг л энэ чинь бас нөгөө төр хэрэгжил л да ер нь тий. Тэг өрсөлдөгчөө зайлуулж шээ. Тэгсэн хэрнэ Клавди хаан болохоор өөрөө олонний дунд нөгөө Синекагийн нэр хүндтэйг нь бодолсон уу? Эсвэл үнэхээр тэр стоик тэр нөгөө гүн ухааныг нь тэг гүн ухаантныг одоо тэр сэтгэлийн гүндээ үнэхээр хүндэтгэж хайрладаг байсан уу? Ямар тач өршөөл үзүүлээд цаазын ялыг нь цөллөг болон хуургасан ба. За ингээ Синека бүтэн 8 жилийн гинти газар цөллөгт өнгөрөөж байна. Тэр нь болохоор Корсик арлын. Наполеон Бонапартын төрсэн газар. За энэ хугацаанд буюу нийтийн тооллын 40-оос 45 оны үед яг нөгөө цөллөгт байхдаа бичиж туурвсан юмсаас нь ээждээ бичсэн загтал болон эзэн хаан нөгөө Клавдийн бичгийн түвшмэл Полибед бичсэн загтал зэрэг нь өнөө хүртэл бидэнд хадгалан үлдсэн. Тэгээ их олон зүйл бид нар мэдээд байгаа. Тийм баха. Яаж мэдээд байгаа гэж бүр гайхаад талаас. Энэ нөгөө суурин соёл хэрэгсэл нэг гоё юм нөгөө хадгалцдаг тийм. За ингээд цөлөгт бичсэн загтлуудаас нь Синекагийн тэр хувийн амьдралтай холбоотой олон чухал баримт олддог. Жишээ нь Корсик ард руу цөлөгтийнх нь өмнөхөн
ганц хүүтэй байсан. Тэрний хөрхий өвчнөр өөд бас нэг энэ захидлуудаас нь мэдж байгаа. Хүүн хитгэн сартай няраа эсвэл ганц ойтой ч байсан юм мэдгүй. Их л нялхал байсан. Мөн хүүгийнх нь ээж буюу анхны эхнэр нь мөн удалгүй тэнгэр тайсан болтойг энэ захидлаас мэддэг. За ингээд Сенека эхнэр хүү хоёр өөд болсны дараа буюу цөллөгөөс нөгөө Ромдо эргэж ирснийхэн дараахан өөрөөсөө олон насаар дүү Помпея Павлина гэдэг эмэгтэйтэй гэрлэж. Сенека цөллөгт байхдаа нөгөө эзэн хаан Клавдиас өршөөл хүртэхийн тулд нэлээд хичээж байсан яг одоо энэ баримтаар харагдаад байна. Ялангуяа нөгөө дээр дурдсан эзэн хааны бичгийн түшмэл гэдэг полибид илгээсэн захидлууд гэдэг байгаа шүү дээ. Энэ дээрээс нөгөө олон юм мэдчих байхгүй. Сенека эзэн хааны бүр маш их магтан сайшаа. Өршөөнгүй, инэрэнгүй нэгэн тул удахгүй намайг өршөөх бизээ гэх мэтэр бичсэн баг. За үнэхээр ч яг нийтийн тооллын 49 онд Клавди Сенекаг өршөөгөөд цөллөгөөс буцаа авчирсан. Энэ үе чинь нөгөө одоо 54-5 настай болчихсон шүү дээ. Эзэн хааны энэ шийдвэрт нөгөө хааны 4 дахь хатан Агриппинина нь хамгийн их нөлөөсөн юм шиг байна. Яагаад тэгэхээр залуу хатан энэ залуу хатантай болчихгүй хаан. Залуу хатантан болохоор энэ нэрт гүн хантныг өөрийн нөгөө 12 настай энэ хүү ирээдүйн эзэн хаан Нерод багшлуулахыг хүссэн байхгүй. Тийм үү. Нерог манайхан одоо цус 50 дарангуулагч гэдэг манай ононгийн хөтөлдөг нэвтрүүлэг байна. Тэгэхээр цус 50 дарангуулагч Неро гэж бичээрэй. Нерог ээж юм уу те? Нерог ээж. Тэгэхээр Агриппина гэдэг энэ хатан цаадгач нөгөө хүүгийнхэн Нерогийн багшаар томилж байгаа байхгүй. Нерогийн яг төрсөн эцэг нь болохоор түүний 3 настайд нас барсан. Тэгэхээр ээжийнх нь нөгөө шинхэн нөхөр болох эзэн хаан Клавди хүүг нөгөө 11 настай байхад албан ёсоор үрчлэн аваад өөрийн угсаа заламжлалчаар угаас нэрлэлсэн байхгүй Клавди. За ингээд Сенека цөллөгөөс эргэж ирсэн даруйда Агриппина одоо энэ хатан болон Афраны бүүр гэдэг тийм нэг өөр нэг зөвлөхийн хамтаар ирээдүйн угсаа заламжлагчийн сургууль хүмүүжүүлж болж байгаа. Ингээд Афраны бүүр гэдэг нь бас өөр их мундаг хүн. Тэгэхээр галзуу солиотой цусан далд туртай Нерогийн багш нь Сенека бүр хоёр агуу амьд. Харин Неро нийтийн тооллын 54 онд эзэн болж 16 настай нөгөө Клавди байхгүй болсон. Ингээд 16 настай Неро эзэн хаан болсноор Сенека шавийнхаа нөлөөгөөр буюу эзэн хааны нөлөөгөөр гэсэн үг шүү дээ. Ромын хамгийн нэр үндэстэй, хамгийн хүч нөлөөтэй хүний нэг болчихж байгаа шүү. Багш нь учраас. Нерогийн өмнөх эзэн хаан Клавди оршуулган дээр одоо тэр хэлэх үг Неро нэг үг хэлнэ шүү дээ чинь. Тэр хэлсэн үгийг нь мөн эзэн хаан болсныхан дараа сенатд хэлсэн анхны үг гэдэг нь бүгдийг Сенека бичиж гэж. За ингээд Неро хөвгөн хаан болцсон. Хааны хаанчлалын эхний хэдэн жилд нөгөө ээж нөгөө Агриппина тэр чинь Ромын хамгийн эрх мэдэлтэй хүн болчихж байгаа гэсэн үг байхгүй. Тэ хүн нөгөө залуу учраас шүү дээ. Харин Сенека нөгөө бүр хоёр яванда энэ нөгөө эхийн эрхт ёстой зөрчлөлөг болчихж. Тэгэхэд Агриппины хатан ч гэсэн хаан хүүгийнхэн хоёр гол зөвлөхийг төрийн эрх мэдлээс холдуулах гэж улаарч эхэлтэ. Одоо зөрчлөлтөд эхлэн нөгөө нэгтэл байсан хүмүүс чинь. Тийм байна. Гэвч залуу эзэн хаан Неро болохоор хатан ээж дээрс тэр багш сургууль хүмүүжүүлэгч дээрс тэр ер нь аль алинд нь удаан захирагдахыг өөрөө бодоогүй. Сенекагийн хүсэж зорж байсан шиг агуу удирдагч болохоор хүн биш гэдгээч төд бодлого харуулах болт. Неро хаан ширээн сууснаас ердөө 5 жилийн дараа яасан гэж нөгөө их Агриппинага ордноос зайлуулад нийтийн тооллын 59-р оны 3 сард амийг нь хороочтой. Тэгтээ олон нийтэд ээжийг нөгөө амиа югүйдгсэн болгож харуулах гэж бол хэрэндээ хичээсэн байдаг л д. Ихэнх түүхчдийн үздэгээр Нерогийн хаанчлалын эхний 5 жил ард олон дээлтэй. Ордны дотоодд ч гэсэн амар тайван байсан. Энэ нь болохоор Сенека бүр хоёрын нөгөө зөвлөгөө нэр нөлөөтэй холбоотой гэж үздэг түүхчд. Энэ хоёр нөгөө зайлуулдаг байсан үе болохоор. Харин эхийнхээ амьд хүрснийхэн дараа нөгөө хин 60 төхөөдсөн нөгөө нэр хүндтэй нөгөө хоёр ахмад хоёр багш зөвлөх нь Нерогийн өдөөс үг сөрж зүрхлэхээргүй болно шүү дээ. Чинь ээжийг алдсан хүнээс хүн болгоо яаж. Сенека гэхэл Агриппина хатныг хүүгийнхээ илгээсэн алуучны гарт амиа алдсны дараа түүний үхлийг аллах байгаагүй гэд Сенатад итгүүлэхээр бүр сүржин гихч үгтэй загтал Сенека биччихлээ шүү дээ.
Нөө эзэн хааны даалгавраар. Гэвч нэг хаандаа үнэнч байлаа гэд Сенека эрх мэдлэн хитээдсэн залуу хааныхын докторгүй айш авираас Нерог ашиглан нөгөө бас өөртөө эрх мэдэл эд баялаг олж авах гэсэн өрсөлдөгч улсдэрч зөндөө байгаа шүү дээ. Тэдний атаа орчлоос бүрэн гүйцэд хамгаалагдчих чадаагүй. Уурны эзэнтэй үнж байсан үнэн. Бүр нарийн дүгнэх юм бол Сенека хүний нөгөө хязгааргүй мунхаглал, ёроолгүй төөрөгдлийн өмнө аргагүй хүч юм гэсэн яг утга. За хоёулаа хамтран ажиллахад танилцуулаад юу бас нэг яар. За тий. За өнөөдрийн дугаарыг маань худалдааны салбарыг дэмжигч Ариг банк ивент итгэж байна. Ариг банк маань 2025 оныг худалдааны салбарыг дэмжих жил болгон зарласан. За тус жилийнхээ хүрээнд бизнесийн зээлүүд болох эргэлтийн хөрөнгийн зээл болон хөрөнгө оруулалтын зээлийнхээ хүүг бууруулад 1.5-аас 1.7% болгосон байгаа юм байна. За зээлийн давуу талууд нь 48 сар хүртэлх хугацаатай. За уян хатан нөхцөлтэй түргэн шийдэгдэнэ гэж байна. За мөн зээлийн хэмжээ нь өндөр гарах юм байна. Хаана гэсэн бэ? Ариг Жод их. Nice. Тий. Би ч нөгөө ер нь зээл судлаад байгаа юм шүү дээ. Нөгөө хэдүүлээ бизнесээ гоё өргөжүүлээ л да. Тий. Чи 1.5-аас 1.7 гэдэг чинь ер нь бол бага тий. За бизнес эрхлэгч хүн болгоныг тус зээлийг авах боломжтой. За бага хүүтэй зээл авснаар танд бизнесийн ашиг орлого нэмэгдүүлж бүтээгдэхүүн үйлчлэгээний чанараа сайжруулах зэрэг олон боломжийг одоо олгож байгаараа ийм онцлогтой гоё зээлийг гаргаж байгаа юм байна. За 70 10 техник дугаарыг утсаар 24 цагийн турш холбогдож болно. За мөн Facebook-ийн Ариг банк гэдэг пэйж байж байгаа. Энэчнээс одоо дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Зөвхөн Улаанбаатарын салбар биш, Эрдэнэт, Дархан, Баян онгорын гээд бүх салбаруудаар нь энэ зээл гарч байгаа юм байна. За баярлалаа. За нэг нейро чинь мэдэр нот болсон бүр. Ром гүрний эзэн хаан. Энэ чинь Ромын зүгээр нэг бүгд найрамд тулсч юм зүгээр нэг улс биш. Гүрний эзэн хаан шүү дээ. Тэгсэн мөртлөө өөрийгөө би уран бүтээч байх хэрэгтэй гэд мэдрэлтэй дээ. Тэгэл үгүй чи эзэн хаан шүү дээ. Хүмүүсийг сайн урдав дуулаад бүжиглүүлнэ л дээ. Тэггүй би бол уран бүтээлч гэд. Тэнгүүтээ ингээл тайзан дээр дуулж хуурдаал эмгэлж үжигт хүртэл ингээд тоолдог болол. Нейрогийн хачин жигтэй засаршгүй тэнэг үйлдэлүүдийг Сенека яаж төвчж эсвэл засаж залруулах гэд үнэхэр чадахгүйсэн баг. Нэг юм хэлж байгаа даа. Манай нэг саяхны нэг өдөртөгчтэй бас их уран бүтээлч хүн байсан. Тий. Дуулж хуурдаал тэр явдаг тий. Гитар дарцсан мэдрэлтэй. Гитар дарах чинь бид бүгдийг идэх сайхан зүйл байхгүй. Өдөртөгч аал гэх хэрэгтэй. За тэр яах. Сенека Нейрог нэг хүүхэд байхад нь анх танилцсан багшлсан хүн шүү дээ тий. Тэгэхдээ ирээдүйн эзэн хааныг угаасаа нөгөө уран сайхны тэр сонирхолтойг мэдсэн байгаа. Тэгээд нин ялангуяа яруу найрах дуртайг нь их олзуурхан нөгөө хүлээж авсан баа шүү дээ. Энд гүн ухаантны хувьар багшийн хувьар. Шүлэг найрах дуртай хүн өсөж өндөгөө төлөвшсөн хойноо гүн ухаан сонирхон тэгвэл урд хожид байгаагүй ухаан бэлэг төгс өдөртөгч төрөн гарна гэж тооцоолсон байгаа хөрхий. Хүн зөвл тооцоолж. Харин тий. Гэвч ухаан мөхөс эзэн хаана тэр аялдан дагах тэр олон хүн тэр дундаа нөгөө Сенекад атаархагч нөгөө сенаторууд улс төрчөнд байгаа шүү дээ. Тэд Нейрог хэдий хэр эзэн хааны шинжгүй болж хуурна төдий хэрээр тэнэглэлийн өөртөө ашигтайгаар эргүүлэх болчихж байгаа. Нөгөөг улс төрчд. За ингээд Сенека Нейро хоёрын багш шавийн барилга ойр дотны харилцаанд нийтийн долларын 55 оны орчимд анх цаг гарсан ба. 60-аад наснд гэсэн үг. Тэр жил яасан гэхээр эзэн хаан Нейро өмнөх хаан нөгөө Клавдийн 3 дахь эхнэр буюу өнөөх зартай хатан Месалинигаас нөгөө төрсөн хүү Британикусыг хөнөөх зэрлэг болгоцсон. Энэ нөгөө Сенекагийн хүчтэй эсэргүүцэлтэд тулгарчгүй юу? Дөнгөж 13 настайсан Британикус хүүг Нейро хизээ нэг хаан ширгэнд булаана гэж айсандаа хордуулаад хөнөөцсөн. Харин Сенека болохоор шударга ёс болон мэдээж төрийн аюулгүй тогтвортой байдлыг аллах хүчирхийл айц хүчээр тогтоох боломжгүй. Энэ ямар ч боломжгүй. Тиймээс хатуу байр суурай залуу нөгөө ийм хатуу байр суурьтай л ахгүй Сенека. Наа чинь болохгүй бүтэхгүй шүү айцаар удирдна гэж байхгүй гэд. Энэ дээр маш хатуу байр суурьтай зогсоод үүнийг залуу эзэн хаанд илэрхийлсэн. Ингээд шавийнхаа буюу эзэн хааны дургуслыг төрүүлчихгүй. Хаан юу хам вакуумчсан байсан юм тий. Маш нөгөө улс төрчд бас улам вакуумжлаа шүү дээ. Улам л ингээл өөрт шиг хөдлөл. Маа нэг саяхны нэг өдөртөж байдаг та нэг вакуумчдаг. Тэр чинь бас нэг дуулж хурдаа явуулсан шүү дээ. Би үгүй тэрийг ярьсан тэр. Тэрнээс өмнөх нь ч гэсэн бас тийм.
Сенатын гишүүн Публи Суили Руфус гэдэг одоо энэ одоо хүний одоо тэргүүтэй бөө нөхтөл байгаа юм л да. Төрийн жишээ гэсэн үг. Энэ явдлаас 3 жилийн дараа буюу нийтийн тооллын 58 онд Сенекаг эзэн хааны шадар зөвлөхөөр сонгогдоод 4 хүрхгүй жилийн дотор асар их наачин хөлжчөөд байна. Италийн бүр Сенека чинь газар сайгүй өндөр хүүтэй мөнгө зээлүүлдэг. Бүр эзэн хаанаасаа ч баян чинэлэг энтергээл. Ромын хамгийн хөрөнгөтэй иргэн болцоход түүнийг нуун дарагдуулах гэцгэр үүнэ дайрч тавьшилдаг байхгүй. Ингээд нэг Сенекаг нэрогоос л хөндөрлөх хамгийн том нэг шалтгаалга хайжгаад энэ амжилттай болчихдог бол. Сенека ч өөрөө угаасаа л гэр бүлээс үе дамжиг өвлөө авсан хөрөнгө ихтэй нь үнэ. Газар сайгүй эзэмшдэг үйл хөдлөх хөрөнгөтэй, эдлэн газар ихтэй те ийм баян чинэлгүүд бол маргаангүй Ромын хамгийн бил бинжтэй иргэдийн нэг байсан шүү дээ. Энд чинь мэдээ орохдоо энэ чинь баян хүний л хөвгтөөс юм чинь. Гэхдээ харин энэ тэнд мөнгө зээлүүлж ч юм уу хүүгээр нь хөлждөг ч юм уу бүр одоо тухайд бүр эмсийн үрэлэн хүртэл ажилладаг байсан энэ төр гэж мэгэл тэр нь бол мэдээж оргуу худал байсан. Тэгэхээр Сенека өөрийг нөгөө гүн ухаантан төрийн жишээ гэж өөрийгөө бас ингээ харуулах дуртай байгаа шүү дээ. Энд чинь өөрөө гүн ухаантан. Тийм болохоор эд баялаг шүтсэн гэж шүүмжлэх олонний үгэнд их эмзэг ханддаг байсан ба. Бүр түүний нэг ийм юм байдаг шүү дээ. Миний амьдралыг сургаалтай минь нийцэхгүй байх гэж хүмүүс хэлдэг үнэ. Тухайн үед нь Платон, Эпикур, Зенон нарыг ч гэсэн ингэж шүүмэлдэг байлаа шүү дээ. Бүх философч өөрсдийнхөө яаж амьдрдгийг биш. Харин яаж амьдрах ёстойг л ярьдаг юм шүү дээ болно. Намайг тэр философи дуртай мөртлөө яагаад баян байна вэ гэлцдэг. Эд баялагийг үгүйсдэг артлаа мөртлөө те өөрөө хөрөнгө хурааж амьдралыг үгүйсгдэг гэрнээ амьд явж өвчнийг үйл ойшоо хатлаа эрүүл мэндэ тордож цөллөгдөн гэдэг юу ч биш гих мөртлөө нутагтаа ясаа тавихыг илүүд үзлээ гэж намайг зэмлдэг. Тэр бүхэнд санаа зовхгүй тул тэдгээрс татгалзах ёстой гэж юу? Ухаантай хүн эд мөнгийг шүтдэг юм аа. Гэхдээ хөрөнгө баялагын харин үжүүхнийг бол мэддэг. Тиймээс сэтгэлдээ бос гэр орондоо л тэднийг хураад ингэж зүгээр хэлсэн байт юм. За ингээ Сенекагийн гол хамтрагч нөгөө бүр ихтгэл таанд нөхөрч гэж болохоор нөгөө эзэн хаан Нергийн зөвлөгөөр ажиллаж байсан бүр байгаа штэ. Тэр нийтийн тооллын 62 онд өөргөө өдөлчтэй. Одоо Сенека ч нөгөө 67 хавцаа настай байна. Түүнийг албан ёсоор нөгөө хоолойн хорт тавдраад нас барсан гэж зарласан ч гэсэн Нерогийн нууц царилгаар юм уу эсвэл зөвлөхийн суудалд нь санаарсан нөгөө өрсөлдөгч улс төрсдийнх нь захиалгаар хордуулж асан гэдэг бас таамаг байд. Ямар тач Сенека бүрийг нас барсны дараахан төрийн түшээ хүний хувьар урд урдынхаасаа илүү ганцаарч эхэлнэ гэсэн үг шүү дээ. Эзэн хаан Неро ч гэсэн мөн удалгүй дэрэгдээ 2 шин зөвлөгтэй болчихсон. Ингээд Сенека аргагүй ихэнд эрх мэдэл албан тушаалаас татгалзаад эзэн хааны шадар зөвлөхийн албанаас ингээ огцорж байна. Орчин цагийн эрдэмтэн судлаачдын дүгнэлтээр Эртний Ромын хамгийн агуу түүхчдийн нэг гэлцдэг Тацитусийн бичснээр ан нөхөр бүрийнх нь үхэл Сенекаг бүр сэтгэл санаагаар бүр төөлдүүлж орхисон гэдэг. Энд чинь одоо бүр өвгөн болж байгаа шүү. Тийм 2000 жилийн өмнө хүн гэдэг чинь. Тий. Өмнө нь нөгөө сайн дураараа албан тушаалаа огцорё гэхэд нь эзэн хаан Неро удаадараа түтгэлцэн хариу угаасаа өгч исэн байна. Олны дунд нэр үндэстэй гүн ухаантныг хэрэг өөрөөсөө холдуулах юм бол өөрийнх нь засаг төр гүн ухаан эрдэм мэдлэг ёс суртахууныг дээдлэхэ болсон юм шиг харагдана гэж Неро эмээж байсан байж магадгүй. Гэтэ Неро итгэл зөвлөх бөгөөд ачид багшаа албан тушаалсаа татгалзан төрийн ажлаа өгснөхийн дараа Ромоос зайдуу хол аль болох хөдөө бөөд газарт байлгахыг бодож байсан. Ер нь Ромд битий байна. Тэг хөдөө мөдөл очиж амьдэр гэдэг. Нүднээс хол байл гэсэн. Тий. Магадгүй Сенека өөрөө төрийн хэрэгээс хол байхыг илүүд үзсэн ч гэж магад. Өдрөөс өдөрт нөгөө эрүүл саруул ухаанаа алдаж эхэлсэн нөгөө хаан байгаа шүү дээ. Улам бүр элдв хувилдаа сэтгэх нөгөө хүмүүсээр тэг хүрээлүүлдэг болсон нөгөө эзэн хаан ч нөгөө. Тийм учраас эзэн хаанаас зориуд өөрийгөө хамгаалаад хөдөө бөөд газар руу явсан ч гэж магадгүй. Ямар ч байсан л Ром хотод амьдрах болчих. За өөрийн хүслээрч вэ эсвэл эзэн хааны шахалтаарч вэ төрийн хэрэгээс хол хөндий байсан энэ амьдралын сүүлийн хэдхэн жилдээ Сенека байгалийн асуултууд гэдэг нэртэй жижигхэн нэвтрхий тавил. Мөн Люцилид илгээх ёс суртахууны захидлууд нэртэй философийн санаандаа багтаасан энэ тэмдэглэл зэргийг яг нэг гол бүтээлүүдээ яг энэ хугацаанд төөрөж бүтээсэн ба. Гэвч Сенекагийн нөгөө амар тайван он жилүүд харин удаан үргэлжлэв. Түүнийг төрийн түшээ
эзэн хааны зөвлөх байхаа байснаас 3 жилийн дараа буюу нийтийн тооллын 65 онд за одоо 70 орчим настай 65 онд Гай Билицийн Наталис нарын тэргүүтээ улс төрчид эзэн хаан Нерогийн амь насыг бүрлэх гэсэн Пизоны хувилд ангигчид Сенекаг оролцсон гэд ялт болох шүү дээ. Энэ үг нэг. Пизон гэдэг нь Ромын сенач Гай Кальпурниус Пизон гэдэг хүн юм. Үнэхээр Нерогийн засаглалыг бүр завхарж гүйцсэн. Нерог өөрийг нь эрүүл ухаанаа алдсан гэж үзээд өөрийгөө түүний оронд эзэн хаанаар өргөмжлөхийг санахсан нь үнэ. Тэр маах нөгөө тий ононгийн хөтлсөн тэр Нерог үзэр. Гэхдээ түүнийг үнэхээр өөрөө хаан болох санаатай байсан уу? Эсвэл хаан засгийг тэр чигт нь халахыг зорьсон уу гэдэг нь өнөөж түүхтийн дунд талцал үүсгэсэн байгаа л да. Юутай ч Пизон Нерогийн засаглалыг эсэргүүцсэн хэд хэдэн хүнд яг бие бэлтгэхийг бүр зэвсэсгийн хүртэл бэлэн байлгыг даалгасан үнэ. Хувьсгал хийх гэдэг чинь тийм байна. Галзуу хаанаг тий. Харин Пизоны төлөв нэг боол нь энэ эзнийхэн төлөвлөгөөг нийтийн тооллын 65 оны хаврын тэр нэг өдөр Нерогийн хүмүүс задлцсан байхгүй. Яг нэг Гладиатор кинонд бид нар үзэхэд тий. Тэр чинь бас нэг хувьсгал хийчихсэн шүү дээ. Тэр бас нэгтлийн Неро маягийн хүнийг харуулж байгаа шүү дээ. Оо тийм шүү дээ. За ингээд эзэн хааны тушаалаар төр тэрсэлсэн хаан эзний хөнөөгийг оролцсон гэх нийт 41 хүнийг баривчлаад ялт тулгаж. Энэ 41 хүний 19 нь сенатын гишүүн. 7 төрийн албаагч, 11 жирийн цэрэг, бүр 4 эмэгтэй хүртэл байна. Харин Пизон болон Сенека мөн Сенекагийн төрсөн дүүгийн хүү болох яруу найрагч нэг Лукан шог зохиолж Петрониус нарын 20 гаруй хүнийг өчиггүйгээр цааслах. Эсвэл өөрсдийн гараар амиа твчихийг зарлигддаг. Ингээд үлдсэн 20 хүнийг нь болохоор бүх насаар нь цөлөх нэр төрийн гутаанд оромжлох тийм алба. Тэгэхээр Сенека одоо нэг бол өчиггүйгээр цаалуулна, нэг бол өөрийн гараар амиа твчнэ гэсэн үг. За хоёул хамтран ажиллаж танилцуулалтыг үргэлжлүүлье. За өнөөдрийн дугаарыг 100 жилийн түүхт Италийн өрмөцсөр Loker брэнд ивэнттгэж байгаа. За 1925 онд Итали улсын Тиролийн нуруунд цэвэр ус цэнгийн гараар баялаг далайн түвшнээс дэш 1000 метрийн өндөрт амтад өрмөцрийн үйлдвэр үүсгэн байгуулагдсан нь өнөөгийн Loker брендийн одоо эхлэл байсан юм байна. Нэг гоё тийм. Бид нар сая Италийн тухай ярьж байгаа шүү дээ. За тэгвэл нь Loker брэнд маань одоо 3 дахь үеэд амжсан юм бизнес болоод өргөжчихсөн байгаа байна. За зөвхөн Италидаа биш дэлхийд даяар алдартай ийм брэнд болсон байна. За Loker нь Италийн Альпийн цэвэр агаарт байгалийн гаралтай түүхий дээр бүтээгдэхүүн өгүүлдэг. За тэдний бүх амттан өрмөцөр шоколад жигмийг нь химийн нэмэлт бодис хугацаа уртсагч химэл өнгө амт өндөр оруулагчгүй байгалийн цэвэр орцтойгоор та үнэхээр ялгардаг ийм гоё амар ялгардаг юм лээ. Эко брэнд. Ихтэй давчирсан шүү дээ. Шүүс ингээ гойж шүү дээ. За нэг сонирхолтой баримт хэлэхэд Loker-ийн бүх амттанд газрын самар буюу hazelnut заавал ордог юм байна. За энэ брендийн амтыг өрөмц болгодог. За классик Наполитанер гэх өрөмцөр нь дэлхийд даяар хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүнтэй болсон юм байна. Энэ нэртэд манад ирсэн юм баг шүү байна. Тийм ээ. За өнөөдөр Loker бол зөвхөн амтны брэнд биш, харин байгаль, гэр бүл, чанар, уламжлалыг эрхэмлэгч Италийн бахархал болсон ийм брэнд болжээ. За Монгол улсад энэхүү бүтээгдэхүүнийг Алтан жолоо Impex компани 24 оноос амжилттайгаар одоо нэвтрүүлээд одоо хэрэглэгчтэй хүргэж байгаа юм байна. За энэ Loker брэнд маань Carrefour, Номин, Walmart, Оргил, CUJ 25-ын бүх салбаруудаар худалдаалагдж байгаа юм байна. За үнэхээр гоё юм байл шүү гэдэг. Тийм мэд хэлчихэ. Тий. Maaхан зүгээр сонсч юм байл улаан дээр Loker гэж бичсэн. Тэгэнгүүт ингээд гоё ингээд нэг хайрхны зураг баг шиг. Тий. Монголчуудыг иймэрхүү нэг уулж хайрхан гэж ярьж байгаа гоё. За баярлалаа. За тэгэхээр Пизоны энэ хувилдаанд Сенека оролцоог нь бол огт нотлогдоогүй. Ер нь бол. Ер нь оролцох боломжтой юм. Судлаач түүхчдийн дийлэнх нь энэ нийтийн тооллын 65 оны энэ хаварч нь Сенека өөрөө Ромын төвөөс буюу эзэн хаан Нерог хөнөөгөр хувилж байсан нөгөө эрх мэдэлтэн илүүдүүдээс хамаагүй хол байсан. Энэ хэрэгт гар бие оролцох нь бүх хэлбэр Пизоны төлөвлөгөө бүр огт мдээгүй байсан юм шүү дээ гэж үздэг. Харин Неро болохоор энэ хуучин багшийнхаа юм бүхнийг философиуднаас тайлах гэсэн тэр арга ухааныг нь мөн цаашдын төрийн зөвлөгөөр ажиллахгүй гэсэн шийдвэрийг нь өөрөөс нь урах гэж байсны баталгаа гэд хардж зэрцсэн ба. Ер нь дарангуйлагч нарын хамгийн түрүүнд нэг юм бий болдог нь амар хартаа болдог. Тэгэхээр хувилдаа нэг илчилсэн төрүүлж ам алдсан хэд хэдэн хүнийг ирүүдэн байцсан юм л да. Ирүүдэн шүүн гэдэг чинь бид нар
37 оны тэр их золгүй харт түүхээс бид нар мэдэн штэ. Иргэдэн шүүгэр хүн хэнийг ч хамаагүй нэрийг хэлдэг те хөөрхий. Тэгэхээр нөгөө зодуур тамлуураа дийлэлгүй хэнийг ч хамаагүй нэрлэсний дотор хөөрхий нөгөө Сенека өвгөн байсан байж магадгүй байхгүй. Эсвэл Пизоны хувилдаанд оролцсон болон өөрийг нь эсэргүүцсэн хүмүүсийн дунд Сенекагийн шавнар бол нөгөө түүнийг хүндэтгэн дагдаг залуус олон байсан учраас Неро багшийг нь зөөлгөх гарыг шийдсэн ч магад. Яг л энэ чинь тэргүүний сэхэтнүүд тухай үедээ энэ чинь Нерог эсэргүүцсэн шүү дээ. Тэгтэл тэргүүн сэхэтнүүд Сенекаг л хүндэтдэг шүү дээ. Маш шавнар нүрслээ байгаа шүү дээ. Тэгэхээр та нар тэг хэний шавг нэ тэгвэл багшийн золинд дараа гэж бусдад нь харуулъя гэж бодсон байж магад. Яг л маш олон юм чинь хүндэтдэг хүнтэй учраас тийм. Тийм том мессеж өгөх гэдэг нь бас. Тийм. За ингээд Неро юутайш нэр үндэ хамгаалахын тулд ямар нэг шүүх хурал явуулахаас татгалцсан шүү дээ. Шууд л үчиггүйгээр зүгээр. Хэдий сүр хүчээ гайхуулж хувилдаанд оролцсон хүмүүст инэрлэггүй хатуу хандж байсан ч гэсэн тэр нэг олонний нүдэнд өөрийн багшийг хөнөөсөн болж харагдахаас мэдээж эмээсэн ба. Тиймдээ ч өвгөн багш руугаа шуудхан илж илгээгээд амиа югүйтгэх ял оноосноо илчээр дамжуулт болгоод. Эртний Ромд ер нь ийм ялыг ял оноогч болон ял эдлэгч хоёр талын хин хинийх нь нэр сүрийг хамгаалахын төлөө угаасаа үйлддэг байсан энэ уламжлал. Ийм ялыг голдуу нөгөө суралжид язгууртнууд эсвэл цэргийн өндөр албан тушаалтнууд ингэж яг ял оноод гисэн. За ингээд Сенекад эзэн хааны зарилгийг дамжуулсан цэрэг тун товчхон маш тодорхой хэл хүргэв. Яг ингэж хэлдэг. Эзэн хаан танд итгэх итгэлээ алдсны учир амиа югүдэх ял оноож байна гэд. Тэгж хэлдэг. Тэгсэн түүний үгээр хариу Сенека харин олон юм хэлэхгүй. Зөвхөн өмнө нь нөгөө бичиж байгаа дутуу өргсөн гэрээслээ авчруулмаар байна. Ганц нэг өөрт хиймээр байна гэж хүсдэг. Тэгсэн чи хэлж энэ хүслийг гүйцэтгүүлэхээс татгалж байна гэд. За ингэж яриад дуусч. За насан туршдаа нөгөө стоик философи үзэл санааг өөрөө номлож исэн. Өөрөө ч төсвөр төвчээр зан аж төрсхийг биеэр үлгэрлж байсан Сенекад ийхүү одоо яг үхлийн өмнө ирэмгий хатуучилтай байж хувь тавилангаа сэтгэлийн тэнхээд хүлээн авах боломж гарч ирсэн гэсэн үг. Одоо үүнийгээ батлах. Үзэл бодол амьдралынхын зам мөрийг сорих хамгийн том сорилт, хамгийн том шалгалтанд тулж ирсэн гэхэд ер нь буруудахгүй л дээ. За Сенекаг үхлээрээ хамгийн сүүлийн одоо Сенека өөрийнх нь үхлээрээ те хамгийн сүүлийн чухал хичээлээ энэ хүн төрөлхтөн заасан гэж тоддог судлаач зохиолч байгаа. Тэгэхээр юу бас нэг одоо сүүлчээ тэр нэр. Түүхчдийн тооцоогоор Сенекагийн амиаг юу гэдгсэн өдөр нь нийтийн доолын 65 оны 4-р сарын 12-наас 19-ны хооронд энэ 7 оны хооронд тохиосон бололтой гэдэг. Сенекаг эзэн хааныхаа зарилгыг гүйцэлдүүлэх үед дэрэгдэн нөгөө ихнэр Помпей Павлина хідэн шавнар нь бас байлцжээ. За ингээд амиаг үүдэх үйл одоо эхэлнэ. Хөл гарын судсаа нэгэн зэрэг ханжаа Сенека. Ингээ амиаг үүдэх үйл эхэлж байна гэсэн үг. Хажууд нэг бүгд хараа зогсож. Харин хэдэн жил нөгөө Сенека чинь цагаан олд явсан. Тэгээд дээрэс нь угийн тамир тэнхээ муу байснаас босноо цус нь маш бага хэмжээгээр гардаг байхгүй. Сенека тэгэхээр цусаа удаанаар ингээ олгоодох ингээд тий ингээ маш удаан ингээ гарчаа. Энэ хооронд шавнартаа үгээ хэлээл их нэртэйг ингээ ярилцаар байгаа. Нөгөө сургаалаа айлдал их нэртэйг бас ойр зур юм яриа л тий. Ингээрэ тэгэрэг л тэр чинь юм захин штэ. Харин сэтгэлээр унсан ихнэр нөгөө Помпей Павлина нь болохоор нөхөртөөгөө хамт амьсгал хураахыг завцдаг. Энэ үйл явцыг харж тэсэхгүй. Суцаа алчдаг хөөх. Тэгсэн чи эзэн хаан нөгөө илч тэгдэг хөөх. Эзэн хаан Неро таныг үхэх ирэхгүй гэсэн гэдэг. Тэгээ шууд. Ич үхэх ирэхгүй гэж эзэн хаан зэрлэгцэн гэдэг хөөх. Нөгөө илч. Ингээд Сенекагийн өөрт ногцсон ялаа хэрхэн гүйцэтгэхийг хянат цагдах үүргүүлээс нөгөө Нерогийн илгээс илч зарг болон түүнийг дагалж явсан цэргүүд байгаа штэ. Тэр дорн тэнгүү Сенекагийн ихнэрийн шархыг нь боогод ухаан баларсан даруйд цусыг ингээд тогтоогоод амин аварчт. Яг л эзэн хаан түүнийг үхэх ирэхгүй гэсэн учраас. Сенека тэнд үхэж байгаа гэсэн. Тэ. Тэгсэн Сенека тийм ч амар хурдан амьсгал хураачгүй. Маш удаан зовж тарчилж байгаа гэсэн үгт. Нүг цус нь ингээд гарч өгөхгүй. Хүлийн булчин тэгээ бугууга хид хідэн газар зүссэн ч гэсэн цусан сайн гарахгүй байсан учраас тэгэхээр Сенека шагаан тус газараа ахаад зүсээд мөн хоёр тахимаа хүртэл ахаад өөрийн гараар ингээд шарлуулт.
Тэгсэн ч гэсэн цус алдах хурд нь бүр огт нэмэгдэхгүй байдаг. За Сенека үхлээ түрэгдэхийн тулд нэг зүйл хийд. Хортоо ургамлын ханд уучдаг байхгүй. Гэтэл тэр нь бас үйлчлдэг. Угаас нөгөө цусны эргэлт нь удаан ийм нөгөө биетэй. Тэгээд нөгөө бие нь угаасаа сүлдэж гүйцэд байсан учраас хор биеэр нь огт тархаагүй гэрэг. За хотоодор дамжаад цусаар дамжаад харин тийм. За ингээд агуу гүн ухаантан өвгөн байна те. Халуун урс авсан усан онгоцонд намайг оруулж өгөөч гэд дагалдагчдаас хүсдэг. Яагаад гэхээр нөгөө энэ ч нөгөө маш мэдлэгтэй маш гүн ухаантан учраас те. Халуун усны урсгал цусны эргэлтийн түргэсгэн тэгвэл цус алдах нь хурцна гэж тэр хөрхий санаж л те. Үнэхээр ч яг санснаар болоод нэгэн цагт Роми эзэнт гүрний хамгийн нэр нөлөөтэй төрийн түвшээ гүн ухаантан гэж явсан залуу хэмээгдэх Сенека ингээд 67-аас 68-ны орчим 67-аас 68 настайдаа ингээд хаан Шави хаан зарилгаар Ром хотын гаднахан байх өөрийн идэлэн газартаа тэр уурс авсан угаалгын өрөөнд усан онгоцондоо таалт өгсөн баг. Олон цаг үргэлжсэн энэ амиа твчих энэ үйлийг нь дээр турдсан түүхч Тацитус бүр нарийн зураглан бичиж үлдээсэн байт. Тийм учраас бид нөгөө энэ бүхнийг ингээ гарцаагүй мэдээд байгаа нэ. Тэр түүхчийн онцгойлон тэмдэглэснээр Сенека энэ хугацаанд нэг ч удаа гомдлож, нэг ч удаа өвдөж шаналж байгаагаа ил гараагүй гэж байна. За ингээд эзэн хаан яра багшаа өөрийнх нь зарилгаар амиа югдгсэнийг дуулаад мөн ямар нэгэн сэтгэл хөдлөл үзүүлэв гэд. Харин тэр дор нь яасан гэхээр Сенекагийн хөрөн мөнгө олон эзэмшил газрын хураан аваад бүтээл төрөлүүдийг бол бүр хорж хаах болсон гэж. Хэрв үүнээс нь болоод Нерог зөвхөн нөгөө шунлын сэтлэр багшаагаа хөнөөсөн юм биш үү гэж үздэг түүхчд хүртэл байгаа. Неро Сенекагийн шавнырыг мөн хідэн арваар нь дараа намд маш их хилмэд үсэн. Гэвч нэрт философчийн хүн төрөлхтний оюун санааны түүхэн зэслэх байр суурь алдар хүнд нь тийм чамар өвгөө болцгоогүй. Үүнийг 2000 жилийн дараа Ромын эзэнт гүрнээс алс холын те Монгол улсад одоо хоёулын ярилцаа сууж иршүүдээ бүр 2000 жилийн дараа бүтээл төрлийн 20 цагдж байсан ч гэсэн философийн 12 эсэ нь хүний ёс суртахууны сэдвийг хүндсэн 120 гаруй загтал эмгэнэлт 9 жүжиг зэргийн хүн төрөлхтний эдгээ баг 2000 жилийн дараа ч ахин уншсаар л. Энэ стоик философи үзэл санаа нь Мишель де Монтень нарын сууднуудын бүтээл төрөлөөр дамжин үе үеийн гүн ухаантан скетнүүд нөлөө тусгалаа үлдээсээр л. Бараг философийн жүжиг шиг санагдах үхлийнхэн түүхээ санаа авсан хэдэн 10 уран зураг энэ чинь дэлхийн өнцөг болон бүр том галерей музей ханд одоо залаатай үлгөөтэй байна те. Харин энэ нөгөө төрсөн хийг аваал ихнэрийг анхны энэ багшаа хөнөөсөн энэ харгас хэрцгий энэ ухар мөчөд хаан Неро яасан гэхээр Сенекаг өөд болсноос ердөө 3 жилийн дараа улс орныхоо номер 1 дайсан гэж өөрөө цоллуулад нийтийн тооллын 68 оны 6 дугаар сард 30 наснда өөрөө амиаг үтгсэн. Үхлийн муугаар үхсэн. Болж юм уу? Тий. Аль амиаг үтгсэн чинь нэг нь тий үхлийн муухаар ингэ түүхэнд нөгөөдг нь үзэсгэлэнтэй юм шиг. Нэг нь хоёлаа тэнэг амтан гэж дурсаад нөгөөдг нь бахархалтайгаар дурсаж байгаа шүү дээ. За баярлалаа зандаа. За баярлалаа ба. Философичдын минь өдрийн минь хүргье. Тэгээ чамд ч гэсэн баяр минь хүргье. Баярлалаа. Хүн болгоны л баярын өдөр гэсэн үг шүү дээ, тийм ээ. За сүүлчийн өдөр нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаарыг чанартай орц амттай сонголт Locker брэнд болон худалдааны салбарыг дэмжигч Ариг банк ивент тэтгэлээ. Нэвтрүүлгийн маань та бүхэн YouTube-ийн хот мөндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 170-аас төлөвлөгөөний хот мөндөр радиоор хүрлээ. Дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа ба. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн явтах дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.